Дараагийн мэдээ. За үндсэн хуулийн цэцэн шийдвэрээс улбаалan Монгол Улсын парламентын засаглал урагшлах уу ухрах уу гэдэг сонголттой нүүр тулаад байна. Хэрвээ үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг хүлээн авбал улс төрийн намуудын төлөвшил хийгээд бодлогын өрсөлдөөн байхгүй болж эсрэгээрээ жалга домны үзэл хавтгаарна гэж нэг хэсэг гишүүд нь үзэж байна. Харин эсрэг талдаа иргэний сонгох эрхийг мандатын тоо зан хязгаарлаж болохгүй гэсэн үзэл бодолтой гишүүд ч олон байна. Мандатын тооноос дутуу нэр дугуулсан саналын хуудсыг хүчингү болгох заалт үндсэн хууль зөрчсөн хэсэг цэцгийн дүгнэлтээс улбаалан улсын их хурал дээр 2 дахь 7 хоногтоо гишүүд шийдэл хань зөрчилдөсээр байна. За энэ 7 хоногт парламент шийдвэр эцлэх ёстой хэдийгээр Монгол Ардын намын бүлэг хийгээд хууль зүйн байнгын хороо уг дүгнэлтийг хүлээн авахгүй гэж шийдвэрлсэн ч хилцүүлгийн явцад эсрэг тэсрэг байр суурьуд хүчтэй илэрхийлэгдэж байна. Хэрвээ энэ одоо үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг авахгүйгээр ингээ явчих юм бол ер нь нам гэж байгаад хэрэггүй. Институцээр гарч ирэхгүйгээр жижиг тойргууд дээр мөнгө тараадаг мөнгөтэй одоо тэгээд нутаг усныхаа фактороор илүү их тэнд ажиллаж чадах тийм хүмүүс л гарна гэсэн үг шүү дээ. Тэгээд үндсэн хуулийн цэцэн гэж үгнэж байгаа бол одоо улсын хурал дээр хүлээж авах хэсэг асуудлаа бол улсын хурал шийдвэц зэц ард нь дахиад их асуудлаар асуудлыг шийдэх боломж бас байгаа. Тийм учраас процесс одоо явж байна. Аль нь шууд одоо зөв буруу эсвэл тэр нь байх ёстой гэдэг зүйл бол одоогоор эцлэгдээгүй байна. Хувийн хувьд би өөрөө 2008 онд ийм тогтолцоо сонгож байсан хүний хувьд бол энэ бол сонгогчдод дээлж байгаа хүний одоо хүлээн зөвшөөрөх ёстой зарчим шүү дээ. Тэр нь бол би зөв хүлээж авах ёстой. Нөгөө янз бүрийн байдлаар бас тухайн юг одоо хин нэгээр бүглүүлж гүйцэлэгдэг барьдаг те тэрийг одоо сэргийлж барих ийм арга замууд өндөө байна шүү дээ. Улсын хурал цэцгийн дүгнэлтийг хүлээн авахгүй байлаа гэхэд үндсэн хуулийн цэцгийн их судал хуралдаж дахин шийдвэр гаргана. Харин наан улсын хурал уг шийдвэрийг хүлээн авбал бүсчилсэн тойргийн асуудалч цаашд хөндөгдөж сонгуулийн тойргуудыг илүү жижигсгэх нөхцөл үүсч болцсохгүй юм а. Нөгөөтэйгөр үндсэн хуулийн цэц нэг сэдвээр өөрөөр цаг хугацаанд зөрүүтэй шийдвэр гаргаж байгаа нь үндсэн хуулийн дархлаа хуулиар бас хувь хүний үзмжээр шийдэгддэг болсноо гэх хардлагыг дагуулж байна. Зарим зүйлүүдийг бас яг бүгд одоо цэцгийн зүв байхгүй. Тэр чинь бас ерөөсөө нэг 9 хүн л байгаа шүү дээ. 9 хүн л байгаа. Тэгэд энэ зүйлүүд дээр бас нөгөө судлаачийн ч гэдэм хувийн байр суурьудыг шингээд ах шиг байна. За гуй дагаж хүзүүгэгчээр мэдлэг боловсрал дутмаг хүмүүс намын далбаандаар улсын их хурал сонгогдож байна гэх шүүмжлэл бий. Тэгвэл сонгуулийн хуулиар иргэд заавалжгүй мандатын тоог гүйцээх гэж хэн нэг хүний нэрийг дугуулж байгаа нь нэгдүгээрт хүний сонгох эрхэнд, хоёрдугаарт чадваргүй хүмүүс төрийн түвшээд болох нөхцөл үүсгэж байна гэж тайлбарлаж байгаа билээ. За гэхдээ парламентын засаглалтаа улс орон болгонд мандатын тоотой тэнцүү санал өгөх жишг үйлчилдэг. Иймээс ч хувь улс төрчийн бос улс төрийн намуудын төлөвшөлтөөр суурилах засаглалын тогтолцоогоо чирээд унахчих вэ гэдэг эрсдэл байгааг давхар бодолцож улсын их хурал шийдвэр гаргах ёстой гэлээ.